байгаа зөвөө тэг хүн одоос амнаас ам ургуулж үр хүүхдэд олж тээж төрүүлдэг. Хүнд гай зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг. Тийм одоо хүнд үед үнэхээр бас төр нэлээд хатуу хуйлтай байсан. Энэ хатуу хуулийг бас засах гэж за 22 онд бас манай хангаа авраг бас хүүхдээ алдчихад одонгийн мөнгө авах гээд одон авах гээд ихтер нь одон авах гээд одонго авч чадлагүй хүүхдээ алдсан байна гэд тэг асуудал үүсэж байсан. Энэ асуудлыг шийдэх гэж 22 оны цагаан сараар одоос манай ээжинд энэ мөнгө баясгалан гишүүн бид бас нэг ийм шийдэл байж болох юм гэж ярьж байсан. Түүний дараа 23 онд хангаа авраг маань санаачлаг гаргаад Монгол Улсын ерөнхийлөгч дэмжиж хүүхдээ алдсан ээжүүдэд бас одон өгөх асуудал нь шийдэгдэж байсан. Одоо үлдсэн нэг нас хүрээгүй эндсэн ээжүүдэд одоо өгөх асуудлыг манай өрийн төвийн нарын гишүүд санаачилж оруулж ирж байна. Яа харахгүй одоос лодо самбуу гишүүнээр хэлж байгаа зөвөө. Тэг хүний амьдралд зовлон жаргал одоо баяр гонигс ээлж тохиодог. Тэг хэвлэлд тээж төрүүлсэн одоо өрн энд их ойч хөрлөгөөс орчлонгоос босох ийм зовлон бол байдгаа. Тэгээд энэ бүхэнд бас Монголын төр өнөөдөр бас улсын их хурл энэ их хурлын гишүүдийн санаачилсан хуулийг дэмжих хэлцгийг одоо дэмжиж анхны хэлцүүр хийгдэж байгаа. Энэ хуулиас өнгөрсөн одоо үеийнхээ алдагч нэг нас хүрээгүй үрээ алдаж одонгоо авч чадаагүй мянган одоо ээжүүдтэй Монголын төр бас мэхийн одоо хүндэтгэл үзүүлж байгаа хэрэгээ. Тэгээд гишүүд маань дэмжиж байгаа талархалтай хандж байна. Тэгээд энэ хууль маань удахгүй батлагдах бах. Их хурсын баяр удахгүй болох гэж байгаа. Энэ их хурсын баяраар одоос олон ээжүүднээс баярлсан ийм одоо хууль болж батлагдана. Тэгээд энэ хуулийг санаачилсан болон бас дэмжиж байгаа гишүүдтэй бас талархаж байгаа бас илэрхийлье. За ингээд